Сайн байна уу та? Би зэрэгээс яваа танаас нэг асуулт асуучих. Тэгэхээр өнөөдөр улсын хурлд Монгол ардчилсан намын бүлгээс 2 гишүүнийг хаслаа гэдэг нэг дотор таны нэр байсан. Та хасагдсан юм байна шүү дээ, тий? Мэдгүй. Энэ мэдгэдэггүйгээр хасч болд юм уу? Мэдгүй тэр хассан гэж өнөөс асуух. Хассан шалтгаанаа танд хэлсэн үү бүлгээс? Би хаслаа гэж чамаас сонсч. Өнөөдөр өглөө мэдээллүүдээр яваад исэн шүү дээ. Энд дэр таны мэдээлэл өгч таг. Чи өнөөдөр улсын төсөв мөнгө 2022 онд монголчууд өвчин зовлонгоос салах юм уу? Эсвэл өвчин зовлондоо нэрвэгдээд байх юм уу? Дээр нь гадаадын зээл тусан нэрвэгдэх юм уу? Биднэрт ярих асуудлын зөндөө. Тэр нэг хүн хассан, нэг хүний хасдаг юм биш. Бүлэг дээр та бүхний санал тусагдах хэрэгтэй шүү дээ. Ялангуяа сөрөг хүчний гишүүнийг. Тэгээд таныг хасчихаар та бүлэггүй яах юм? За би тэг байж л шүү дээ. Тэр яа. Яаж ажлаа явуулах юм? Явуулаад ирсэн шүү дээ. Яагаад хасж байгаа? Танай нам дотор ер нь энэ эвлэлдэж нэгдэж ер нь болтгүй мó? Яаж битгүү л чи хассан юмнаас асуу. Тэгээд та ер нь бүлэггүй яах вэ? Чи тэр санаа зовоод яг би Монгол улсгүй болчихгүй л гэж санаа зовж байна.